Сайн байцгаана уу? Эзний өдрийн мэнд хүргэе. Сайхан амарцгаасан уу? За манай гэр бүлийн хувьд сая 7 сарын сүүлээр Нью-Йорк хотны ирээд яг 2 жилийн нүрийг үзлээ. Тэгээ энэ 2 жилийг эргээ харахад яг 2 хоног шиг санагдаж байна. Одоо. За тухайн үедээ бол одоо амьдрал тэмцэлийн шуурган донд л бид нар ч одоо үзэлцэл явж байгаа шүү дээ. Гэхдээ яг 2 жил болсны дараа эргээд харсан чинь 2 хоног л ерөөсө пижгнэд өнгөрсөн юм шиг л санагдаж байна. За энэ 2 жилийн хугацаанд бол бурхны ивэлийг бол бишгүй их амслаа. Тэгээд 2 жилийн турш хэдүүлээ цуглаанаас тасралтгүй хамтдаа хийлээ. Энэ хугацаанд бас олон монголчуудаа сайн мэдээг хүргэлээ. Тэгээд зөөрстөө ч гэсэн хоорондоо бас бие бинийгээ олон мөлөө таньж мэдэж эзний ивэл нэгүсэл дотроос хэдүүлээ бас хамтдаа гайхалтай өсөж байна. За өнөөдөр би эзний үгийг амлалт гэдэг сэдвээр та нартай хуваалцмаар байна. Амлалт гэдэг сэдвээр та бүхэнтэй хуваалцмаар байна. За би шууд Библиэс уншихаас өмнө сая 7 сард нэг болсон залбирлынхаа хариултыг залбираад авсан залбирлынхаа хариултын тухай та нарт би ярмаар байна. За DC дэдэг болор чимэг гэдэг дүү маань над руу холбогдлоо. Тэгээд төгөлдөр пастраа ажилд орох гээд байна. Тэгээд ажилгүй бол нэлээд удаан явцсан. Одоо нэг энд ингээ сургууль соёл төгссөн юм чи нэг гайгүй ажлын байранд ажилд орчмоор байна. Тэгээд та залбирч өгөөч гэж хэлсэн. Тэгээд залбирсан. Тэгсэн чи удалгүй дахиад надтай холбогдоод за яг одоо ярилцлаганд орох гэж байна. 2 цагийн дараа ярилцлаганд орох гэж байна. Та яг энэ ярилцлагын төлөө залбираад өгөөч гэж надаас гуйсан. Тэгэхээр би заа гэдэг. Тэгээд 2 цагийн дараа ярилцлага болох гэж байгаа юм байна гэд би залбирсан. Эзэн минь та болор чимэг дүүгээ минь ажилтаа олгож өгөөч гэж залбирсан. Тэгээ ингээд залбирахтаа бүр нөгөө онлайнаар холбогдоод мессенжерээр над руу видео аудио кол хийгээд тэгээд би нөгөө кол дээр залбирч гисэн. Та болор чимэг дүүгээ минь ажилтаа олгож өгөөч гэж залбирсан. За тэгээд 3 цагийн дараа маргааш нөхө 3 цагийн дараа биш. Тэгээ 2 цагийн дараа мэдээж ярилцлагантаа орсон байх. За юу болсон болтоо гэж бодож байсан. Тэгсэн чинь маргааш над руу мессеж бичиж байна. Ажилд орсонгүй пастор. Ажилд орж ирээсээ чадсангүй. Тэгээд намайг одоохондоо авахгүй гэлээ. Тэгээд ярилцлагандаа ямар ч байсан орсон. Жохон тиймэрхүү болчлоо гэдгсэн. Тэгэхээр би за яах вэ? Тэгээд би яагаад чинь тэр үед болор чимэг дүүдээ би юу гэж хэлсэн бэ гэхээр чинийх болох ёстой юм. Хэдий цаг хугацаа өнгөрсөн ч хэдий олон бэрхшээлийг туулсан ч чинийх л болтой. Яагаад гэвэл яг тэр ажлын байр суурьнд чи яг энэ арга замаар очоогүй байж болно. Тэгэхдээ бурхан бидрийг бас тухайн байр суурьнд аваачихыг хүсэж байгаа бол өөр арга замаар ч гэсэн аваачихгүй байдгиймаа гэж би түнд хэлсэн байхгүй. Тэгээ үргэлжлүүлээ залбирчээ бурхан ямарваа нэгэн ажлын байр олгож өгнө гэж итгэж байна гэх. Тэгээ битээр чат дууссан. 3 хоногийн дараа болор чимэг маань над руу мессеж хийчихэд юу гэж асуудаг вэ гэхээр юу гэж хэлдэг вэ гэхээр пастра гайхалтай юм болсон. Нөгөө байгууллагаас чинь над руу залгаад Texas руу явж ажиллах уу гэж асуусан. Тэгээд би ажилд орцоо одоо Texas нүүх гэж байна. Тэгээ бөөм баяр болсон. Тэгээ яг мэдсэн юм шиг тэгж хэлсэн. Чинийх болох ёстой юм. Яг одоо чинийх болохгүй байсан ч хичнээн цаг хугацаа бэрхшээлийг давсан ч эргээд чинийх болдгиймаа гэж. Тэгээ болор чимэгт хэлсэн байхгүй. Одоо Texas очиод ажиллаа эхлүүлсэн байж байгаа. Тэгээ үнэхээр эзэн бидний залбирлыг сонсдог юм байна. Эзэн бас өөрийнхөө арга замаар ажиллаа хийдэг юм байна гэдгийг би яг энэ залбирлаас бас дахин нэг удаа олж харсан байхгүй. Тэгэхээр би өнөөдөр та нартай амлалт гэдэг сэдвээр эзний үгийг хуваалцмаар байна. Амлалт гэдэг сэдвээр. Яг тэгвэл бурхан амлсан бол амлснаа заавал биелүүлдэг байхгүй юу? Болор чимгийн амьдралд болсон энэ одоо залбирлын хариултаас бас үүнийг бид нар харж штэ. Тэгээ би юуны өмнө Эфес 2 дугаар бүлгийн 2 дугаар ишлэг уншия. 12 дугаар ишлэг уншия. Таны өмнө байгаа номлолын товчлол дээр бичсэн байгаа. Хамгийн ихний ишлэл Эфес 2 дугаар бүлгийн 12. Тэр үед та нар Христтэй холбоогүй. Израиль түмнээс ангид амлалтын тангарагт гэрээнүүдэд хамааралгүй. Энэ ертөнцид найдваргүй, бурхангүй хүмүүс байлаа гэж хэлсэн байна. Бидний Есүсийг мэдгүй байх үеийн амьдралыг мань яриад байна. Бурханыг мэдгүй, бурханд итгэдэггүй байх өмнөх амьдралыг мань яриад байна. Одоо Христ итгэж хүмүүс чинь амьдралаа 2 хувааж ярьдаг ч та нар мэднэ те. Итгэхээс өмнөх амьдрал, итгэсний дараах амьдрал гэдэг. Нөгөө ковидоос өмнө ковидын дараа гэдэг шиг тийм ээ. Төрхөөс өмнө төрсний дараа гэдэг шиг тийм ээ.
Одоо хүний амьдралд нэг юм онцгой үйл явдал болохоор тэрнээс өмнө тэрний дараа гэж ингээд хоёр хуваагаал хүмүүс чинь нэг ярьдаг та. Яг энтэй адилхан Христ итгэгчдийн амьдралын хувьд бол юм хоёр том хэсэгт хуваагддаг те. Есүс Христийг мэдээгүй байхад, Бурханд итгээгүй байхад, ямар ч Бурханы тухай мэдэхгүй, Есүс Христийн тухай мэдэхгүй байх үеийн амьдрал, мэдсний дараах үеийн амьдрал, итгэж эхэлсний дараах үеийн амьдрал гэж хоёр хэсэгт хаваадаг. Тэгвэл одоо энэ ишлэл бидний итгэхээс өмнө бидний ямар байсан тухай яриад байна л да. Та нар юу гэж байна? Христтэй ямарч холбоогүй байсан та нар. Бүр мэдчихгүй дуулаачгүй байсан. Израиль түмнээс ангид байсан. Та нар израильчуудын тухай, Библийн тухай, Библиэл дээр израильчуудад Бурханы амлсан амлалтын тухай юу ч мэдэхгүй байсан. Тэгээ цааш нь үргэлжлүүлээ хэлж штэ. Амлалтын тангарахт гэрээнүүдэд ямар ч хамааралгүй байсан та нар гэж байна. Яа тэгэхээр Бурхан ард түмэндээ амлалтыг тангаргалсан байхгүй. Амлалт өгсөн байхгүй. Энэ амлалттай та нар ямар ч хамаагүй байсан. Тэгээд энэ ертөнцид та нар яаж вэ? Найдваргүй, амар айцтай. Энэ өдөр ингээ гарчвал ингээ болохгүй болчихно. Тэр өдөр тэгээд игчүүл болохгүй болчихно. Нар шингэсний дараа хогоо гаргаад асчвал болохгүй болчихно. Яавал ингэчүүл суудал өнцөгч чинь ингэчүүл суудал хазаагаад хажуугаар нь унчна гэдэг 9 шидийн юмнаас айцтай. Ямар нэг юм болонгод байнгын ийм айцтай энэ ертөнцид нэг юм найдваргүй амьдарч исэн. Хүн насрах юм бол хүн гэлцгээ агартлаа байдаг. Надаас буцаад над дээр буцаад гайхамшиг боочгоо гэдэг дэр ерөөсө бүх дэвэж аваагаа хийж амьдран тийм ээ. Ерөөсө айхгүй юм байхгүй ерөөсө. Тийм учраас энэ дэлхий дээр та нар амьдрахдаа нэг тийм найдваргүй амьдардаг. Дээр нь юу гэж байна? Бурхангүй хүмүүс байлаа гэж хэлсэн байна. Бурхан гэдэг үгийг томор бичсэн байгааг та нар анзаарж байгаа биз дээ? Энэ бол ямарваа нэгэн хүний гараар хийгдсэн шүтээний тухай яриаггүй, харин биднийг бүтээсэн Бурханы тухай ярьж штэ. Амьд Бурханы тухай ярьж штэ. Тэгэхээр та нар амьд Бурханыг мэдэхгүй байсан, энэ ертөнцид амьдарч байхдаа найдваргүй байсан, дээр нь та нар Бурханы амлалттай ямар ч хамаагүй хүмүүс байсан гэж хэлсэн байна. Тэгэхээр бид Христэд итгэхээс өмнө Бурханы амлалтын тухай огт мэддэггүй хүмүүс байсан. За тэгвэл Эфес 3-6 дугаар ишлэгийг уншвал одоо харин итгэсний дараа Христэд итгэх үед Бурханы амласан амлалтууд биднийх болсон. За Эфес 3-6-ыг харъя. Дараагийн ишлэгийг та нар хараарай. Энэхүү нууц бол сайн мэдээгээр дамжуулан бусад үндэстнийг Христ Есүстэй холбон хамтран ивэлийг хүртгсэд нэг биеийн эрхтнүүд амлалтаас хуваалцагчд болгох явдал юм а гэж хэлсэн. Тэгэхээр одоо бид яаж вэ? Есүс Христээр дамжуулаад сайн мэдээгээр дамжуулаад Есүс Христэд итгэгч болоод Есүс Христэд итгэнгүүт яасан? Ивэлийг хүртгсэд болоод тэгээд Бурханы нэгэн биеийн эрхтнүүд болоод дээр нь бид нар яаж вэ? Бурханы амлалтаас хүртгсэд болсон гинэ. Та Есүс Христэд итгэх үед Бурханы Библиэлд амласан амлалт та бидэрт хамааралтай болж эхэлж байгаа. Бурхан та бидэрт амласан амлалтууд нь одоо таних болж эхэлж байгаа. Өмнө нь та энд үүнтэй огт хамаагүй хүн байсан бол одоо та Есүс Христэд итгээд залбирах үед Бурхан танд Библиэр дамжуулан таны амьдралд өгсөн амлалтууд нь одоо танд амласан амлалт болж хувирж байгаа. Энэ аав чинь Бурхан эцэг танд амласан амлалт болж хувирж байгаа. Өмнө нь та ямар ч амлалт байхгүй хүн байсан бол одоо та Бурхан танд зөндөө амлалтыг өгсөн хүн болж хувирлаа. Өмнө нь амьдрал дээр хэн нэгэн танд амлаад таныг мураал сэтгэлийг чинь шархлуулаад та өөрөө хэн нэгэнд баахан том юм ярьчаад бас алга болоод яг адилхан ингээ амьдрал дээр ингээд адилхан хуурагдаад ингээд яг ийм амьдралаар ингээд амьдраад хүн гэдэг чинь хотлаа штэ гэдэг ийм байдлаар ингэж амьдраал тийм ээ. Тэгэл ингээд ерөөсөө нэг хүн гэдэг чинь хэлсэн амдаа хүрдгүү ганц нэг хүн хүрх юм бол овоо штэ ийм хүн бас байдгаа ухааны юм бодчихоол тийм ээ. Тэгэл ингээд явж исэн бол одоо яаж вэ? Есүс Христэд итгэнгүүт яаж вэ? Бурхан аав чинь танд амласнаа биелүүлнэ гэдэг. Энэ амлалт биднийх болж байна. Бурханы бүх амласан амлалт жишээ нь биднийх болж байна. За одоо танд асуулт төрж байгаа. За жишээлбэл ямар амлалт юм бэ гэдэг асуулт төрж байгаа баг. Тэгвэл жишээг нь доотлын ишлэл дээр өгүүлж байна. Эфес 6-гийн 2-оос 3 дугаар ишлэл дээр би өнөөдөр сэдвчилсэн номлол хийж штэ. Нэг юм том багцыг сонгож аваад багц хэсгээс ингэж илчлэлт номлол биш. Харин нэг сэдвийн дагуу Библийн энэ тэндээс олон ишлэлүүдийг иш татаж аваад номлож байгаа сэдвчилсэн номлол би хийж байна. За Эфес 6-гийн 2-оос 3 дугаар ишлэл дээр эцэг эхээ хүндэл гэх энэхүү тушаал нь амлалт бүхий ихний тушаал бөгөөд чи газар шороон дээр урт насалж сайн сайхан амьдрах болно гэсэн байдаг. За жишээлбэл Бурханы хамгийн анхны амлалт бүхий тушаал бол жишээ нь энэ байна. Чи эцэг эхээ хүндэл. Тэгвэл чи энэ газар шороон дээр урт удаан амьдраа зогсохгүй яаж вэ? Сайн сайхан амьдрах болно гэж амлаж байна. Айгүй гоё хэлж байгаа ч
зүгээр нэг зовлонтой урт наслах тухай яриаггүй те. Зарим хүмүүс амар урт наслаад гэр амар зовоод урт наслаж байгаа те. Тэгж урт наслах одоо хэрнэ бас хэцүү те. Гэтэл Библи энэ үг хэлж чинь те. Урт наслж дээр нь яаж чинь даслал аваад сайн сайхан амьдрах болно гэж хэлж шүү дээ. Тэгэхээр эцэг эхээ хүндлэх юм бол Бурхны амлалт байна шүү дээ. Тэрний юу гэхээр чи энэ газар дэлхий дээр урт наслна. Тэгтээ сайн сайхан амьдрна гэдэг амлалт ирж ш. За жишээлбэл энэ. За гих мэтчлэн Библиэс унших юм бол маш олон Бурхны амлалтууд байгаа. Чи залбирвал би чиний залбиралд хариулах болно гэдэг амлалт шинэ гэрэн дээр дүүрэн байна. Энэ дэлхий дээр та нар зовлонтой байх болно. Тэгтээ бүү би та нартай хамт байх болно гэж Есүс амласан. Есүс хожим иргэн ирэх тухайгаа бас амласан. Бидэрт мөнх амиг өгөх тухайгаа амласан. Маш олон зүйлсүүдийг амласан. Амьдрал чинь мөнгийг хайрлахаас чөлөөтэй байг, байгаа юмдаа сэтгэл хангалуун бай, би ямар ч үед чамааг мартахгүй, би чамааг ямар ч үед орхихгүй гэж хэлсэн байдаг. Амьдрал ганцаардах үед үүнийг мэддэг хүн Бурхан надтай хамт байгаа штэ гэд амьдралын урсгалыг сөрөн зогсдог. Амьдралын хатуу хөтөг даван тоолж гардаг. Яг бол Бурхан надтай хамт байгаа штэ гэж. Хэн нэг нь намайг орхисон ч гэсэн Бурхан надтай хамт байгаа байхгүй юу? Хүн үргэлж хамт байж чадахгүй штэ. Бид үр хүүхэдтэйгээс хамт байж чадахгүй штэ. Яг үүндээ бид насаараа хамт байна гэж бодож байгаа хань ижилтэйгаач хүссэн цаг хугацаанд хамт байж чадахгүй шүү дээ. Бурхан авбал тэгэл явж шүү дээ. Хин хүсээд би яг 20 жил байна гэдээ яг 20 жил байдаг хүн байх юм. Хин хүсээд би яг 30 жил болно гэдээ 30 жил хэлснээрээ байдаг хүн байх юм. Байхгүй шүү дээ. Тэгвэл Бурхан бидэртэй хамт байна гэж амласан. Та нар өвчтөн хүмүүсийн дээр гар тавиад залбирах юм бол тэр нь эдгэрэх болно гэж амласан. Та нар надаас залбирах юм бол би та нарын залбирлаар эцгийн нэр алдаршуулгдахын тулд миний нэрээр та нар залбир гэж Есүс хэлсэн үү? Хэлсэн. Амлсан уу? Амлсан. Тэгвэл түрүүн би та нарт нөгөө залбирлын хариултаа авсан жишээ ярьлаа шүү дээ. Энд чинь бас л нэг амлалт биелж байна. Тэгвэл яагаад таны амьдралд биелэхгүй гэж? Энэ амлалт яагаад таних биш гэж? Та энэ амлалтаа аль хэзээний Есүс Христээр дамжуулан холбогдсон. Одоо энийг итгэлээр ав. Энэ минийх болно гэд итэг. Тийм ээ? Тэгээд залбир. Нөхцөл байдал хэцүү байсан ч гэсэн Бурхан миний амьдралд хийж л таараа гэж итэг. Магадгүй цаг хугацаа нь өнөөдөр биш байж болно, маргааш биш байж болно, нөгөөдөр байж болно шүү дээ. Яг бол Бурхан бидний бодсноос өөр арга замаар ажилладаг байхгүй юу? Бидний бодоогүй арга замаар ажиллаж, бодоогүй цаг хугацаанд эзэн гайхалтай ажлуудаа хийж идэг юм аа. Эзний бидэнд амласан хамгийн том амлалт бол мөнх ам. 1-р Иохны 2:25 дугаар ишлэгийг та нар харж байна уу? 4-дүрт нь шүү дээ. Өнөөдөр би энэ 4 ишлэл бичсэн байна. 1-р Иохны 2:25. Энэ л түүний бидэнд амласан мөнх ам билээ гэж хэлсэн байна. Бурхан бидэнд юуг амласан байх нь вэ? Мөнх амийг амласан байна. Есүс Христэд итгэвэл гэм нүглийг чи уучлана, мөнх амийг өгнө гэж амласан байна шүү дээ. Тэгэхээр Бурхан бол амладаг Бурхан байхгүй юу? Тэр амласнаа биелүүлдэг Бурхан байхгүй юу? Тийм учраас бид эзэн бол амласнаа биелүүлдэг гэдэгт итгэх хэрэгтэй. Тийм учраас өнөөдөр би амлалт гэдэг сэдвээр ярьж байгаа. Энэ амлалт гэдэг нь нэг дорж готов хоёрын хооронд за ягуу яг юу лээ ягуу гэх нэг амлсан ийм хүний амлалтын тухай огт яриаг байна. Хүн бол хүний хулигддаг. Хүн нэг юм бодож яриад тэгээд маргааш нь тэрийг мартцсан явждаг. Нэг бол нөгөөхтөө ингээд амжидгүй ч юм уу. Харин би Бурханы танд амладаг амлалтын тухай, Бурханы танд амласан амлалтын тухай би ярьж байгаа. Эзэн бидэнд амладаг. Тийм учраас бид ямар ч үед амьдралын ямар ч шуурганд бид Бурханы амлалтан дээр бат зогсох ёстой. Тэгэх юм бол бид амьдралын шуургыг сүрэн зогсох чадамжтай байдаг. Библиэлд Бурханы амлалтанд итгээд өрөөгцсөн, Бурханы амлалтанд итгэж чадаагүй хараагдсан хоёр хүний түүхийг би товчхон таанст ярьж байгаа. Эхнийх нь Яаковын жишээ. Жишээлбэл бид нар хуучин гэрээний Эхлэл номын 32-оос 33 дугаар бүлэг дээр Яаков Бурханы амлалтанд итгээд эвээгдэж байгаа тухай түүхийг бид нар Эхлэл 32-ын 33-аас бид нар харж болдог. 32, 33 дугаар бүлэг дээрээс бид нар харж болдог. 20 жилийн өмнө ахыгаа гомдоогоод ахыхаа авах ёстой байсан ууган хүүгийн ерөөлийг Яаков хуурж аваад ахтаа алуулангаа алдаад нүүр буруулан зогтоод харийн нутаг руу зогтаасан байхгүй. Өөрөөр гэр бүлийн зөрчил үүсэж штэ. Тэгээ гэр бүлийн нэг гишүүн хоёр ах トゥ хоёр хүүхэд тийм үү нэг ихээс төрсөн ихэр хоёр хүүхэд байхгүй энэ хоёр чинь. Гэхдээ нэг нь төрүүлж гарсан учраас ах нь. Тэгээ Яаков нөгөө төрүүлж гарсан ахыгаа мориад ааваас авах ёстой байсан тэр ерөөлийг нь төрүүлээд аавыгаа хуураад авцсан. Аав нь хараа муутай учраас нөгөө том хүүгээ гэж бодоод баг хүүгээ ерөөчихгүй юу.
Тэгээ тэр ерөөлийг нь баг хүн өрсөд авчихгүй. Тэгсэн чинь ах нь уурлаад миний авах хэрэгтэй байсан уугын хүүгийн ерөөлийг авчлаа гэж дүүгээ занаад дүүгээ ална гэж заасан. Зүхтаасан ахаасаа. Өнөөдөр ийм гэр бүлийн дотоод ах дүү нарын хоорондын өчнөө хэрүүл орол зөндөө байдаг үстэй. Чи тэгсэн би ингэсэн чи аавын тэрийг авсан би авах байсан чи аваагүй 3 өрөө барин чи авсан машиныг би авсан хөөргийг авсан аваагүй гэдэг ийм хэрүүл нэг ийм ах дүү нарын донд зөндөө болдог доо. Тэгээд Яаков ахаасаа зүхтаасан. Харийн нутагт очиод 20 жил амьдарсан. Тэнд ихнэр хүүхэдтэй болсон, мал сүрэгтэй болсон. Бурхан Яаковыг ивэгээд маш баян болсон. Нөгөө аавынх нь ерөөл буучихгүй юу? Яаков тэр. Тэгээ маш баян болоод Яаков буцаад ах руугаа ирсэн. 20 жилийн дараа төрс нутагт орж ирэхдээ ахаас айгаад ирж байгаа. Яана. За ах намайг өстө зансан хэвээрээ байгаа хта. Энэ 20 жилийн хугацаанд ах маань тайвширсан болов уу? Тайвшраагүй болов гэд айгаад одоо нутагтаа ирж байгаа. Тэ. Тэгээд нутгийнхаа хэлийн дэсийг алхахдаг тэр шөндөө бүх гэр бүлээ гол гаргачаад голын нөгөө захад ганцаараа үлдээд шүнжэнгөө нэг хүн түн дээр шүний харангууд хурж ирээд өөртөө барилддаг. Тэгээ шүнжэнгөө нэг хүнтэй барилдаад. Тэгээ нөгөөх нь Яаковыг дийлэхгүй болохоор түнхрүү цохоо түнхийг мулталчдаг. Тэгээ Яаков тэр үеэс хойш юм хазгар хүн болсон байдаг. Тэгээ Яаков ингээд түнхээ мултлуулаад ингээд айгүй өвдөлттэй байсан ч гэсэн тавихгүй зууралдаад байсан учраас үүр цайх үе нөгөө хүн чи намайг тав би явмаар байна гэж хэлсэн чинь чи намайг та намайг ерөөхөөс нааш би таныг тавихгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь чамаа хэн гэдэг гэсэн чи Яаков гэсэн чи энэ үеэс хойш чамайг Яаков гэж нэрлэхгүй энэ үеэс хойш чамайг Израиль гэж нэрлэнэ гэж. Ингээ Израиль үндэстний нэр ингэж үүссэн байхгүй. Чамайг Израиль гэж нэрлэх болно гэж. Яад үл энэ Яаковын 12 хүүгээс Израилийн 12 овг үүссэн байхгүй хожим. Тэгээ энэ Яаков өрөөгдөд маргааш нь ахтайгаа нүрт толж байгаа. 20 жил уулзаагүй ахтайгаа нүрт толж байгаа. Ах нь тэндээс 450 зэвсгэлсэн дайчтаа дагуулад дүүтэйгээ уулзах гээд ирж байгаа. 20 жилийн дараа шүү дээ. Ахаасаас үгэлцгээ ахтлаа ажилласан. Ах нь болохоор ийм шилийн ир болсон байсан. Яаков бол анханасаа л ээжийн хүү, хончин хүү, галтгоон цоож яадаг, ээжтэй тусалж яадаг, айгүй ээжтэйгээ ойрхон юм, ээжтэйгээ амар hodий. Ах бол ерөөсөө л ингээм талд явж яадаг, ан хийж яадаг, аатайгаа амар hodий. Тийм хүн байсан байхгүй. Тэгээд Исав 450 өөрийнхөө дайчдыг дагуулад дүүгийнхаа өөдөөс угтаж ирэхэд Яаков бол ингээл ер нь үхтийн байжтэй л гэж бодож ирсэн. Тэр шүн Яаков Бурханд хандан залбирахтаа юу гэж залбирсан гэхэлэр 20 жилийн өмнө та намайг энэ нутагт буцааж авчирна. Та миний үр хүүхдийг далайн Тэнгэрийн одод мэт олон болгоно гэж та амласан биз дээ гэж. Та намайг энэ газар нутагт буцаагаад авчирч та миний бүх зүйлийг та өрөөнө гэж амласан биз дээ гэж Бурханд залбирсан ба. Тэгээд маргааш нь нөгөө өстгөн үлийн даваан дээр хичээр нөгөө 20 жилийн өмнө гомдоод салсан энэ 20 жилийн хугацаанд нэгч видео кол хийгээгүй, нэгч мессеж бичлцээгүй, нэгч лайк даралцаагүй ахтайгаа уулзчих. Тэгсэн чинь ах нь 450 дайчтайгаа тулж ирээд зогсоод мориноосоо буугаад за монголоор бол одоо мориноосоо буугаад л гэж хэлж морьтой байсан уу, моргүй байсан уу сайн мэдэхгүй мориноосоо буугаад гүүж ирээд дүүгээ хүзүүдэн тэрврээд ах トゥ хоёр 20 жилийн дараа тэрвэрлдээд хоёулаа нэвшигтлээ уйлсан байдаг. Ингээд ах нь юу гэсэн гэхэлэр чиний энэ над руу төрүүлж явуулаад байгаа энэ мал сүрэгч юу юм гэж асуудаг. Үгүй би одоо танаас айгаад ингээд танд ингээд бэлэг урдчлаад явуулсан миний бэлэг та ингээд ав гэсэн чинь надад бүх юм байгаа. Чиний над юм чи надад хэрэггүй энэ юм буцааж ав гэсэн. Гүү би танд өгч байгаа гэдгсэн чинь за чиний сэтгэлийг одоо би авъя гэдээ аханд гэсэн байдаг. Ингэж ах トゥ хоёр эвлэрсэн байгаа байхгүй. Тэгэхээр ийм харилцааны хэцүү зүйлийн өмнө ийм үхэх сэххээ үзхийн ийм одоо нөгөө өстгөн үлийн даваан дээр гэдэг ийм амьдралын нэг ийм хэцүү нөхцөл байдал дотор Яаков урд шөнө нь яасан гэж Бурхны амлалтыг санаад залбирсан байна. Эзэнд найдаж эзний тэнгэр элчтэй барилдаад ялаад ерөөлийг нь авсан байна. Тэгэхээр Бурхны амлалтанд итгэнэ гэдэг бол яг юм амьдралын шуурган дотор яг нэг юм барилдаж байгаатай хин нэгэнтэй яг барилдаж та намайг ивэн гэсэн биз дээ. Би ивээгдэх болно гэж итгэж залбирч яг Бурхантай барилдана гэж энэ одоо түүхээс Христ итгэгчдэр тэгж ярьдаг болсон юм. Яг бол зовлон дотроо залбираад эзний үгэнд итгээд зовлонгоо сөрн зогсож зовлонгоо даван туулж байгаа энэ амьдралыг олон Христ итгэгчдэр юу гэж ярьдаг вэ гэхээр
намтайгаа барилдаж янда гэж ярьдаг ба. Яг бол эзний ивэлийг авахын төлөө ингэж явсан. Тэгээд Яаков бол тэр амлалтанд итгэснээрээ Бурханаар өрөөгцөн байдаг байхгүй. Гэтэл Яровам гэдэг хааны тухай би одоо яриа. Яровам гэдэг хаан бол Бурхан амар гайхалтай амлалтыг энэ хаанд өгсөн боловч тэр амлалтыг одоо мартснаасаа болж Яровам хаан бол Бурхан дуулуургүй загнаж дээр нь Бурханаас хараагдсан байдаг. Соломон хааныг нас орсны дараа Израилийн хаант тус 20-80-аараа 80%, 20%-аараа хоёр хуваагдсан байдаг. Хуучин хааны удмынханд зөвхөн тэр улсын 20% нь үлдээд бүтэн 80% нь тусгаар тогтнод тусдаа ус болсон. Салан тусгаарлаг гарцсан. Тэгээ салан тусгаарлаж гарсан Израиль улсын шинэ хаан нь энэ Яровам гэдэг хаан байсан. Тэгээ энэ хаанд Бурхан амласан байхгүй. Чи Давид чиг надад дуулууртай байж намайг дагах юм бол чиний үр удам энэ хаан ширээг үргэлж залгамжлах болно. Би чиний хаан тусыг бат тогтоох болно гэж Бурхан Яровамд амласан байхгүй. Тэгээ бүр нэг иш үзүүлэгч бүр Яровамтай уулзаад хаан болохоос өмнө Бурхан чамд энэ улсын 80%-ийг чамд өгнө гэд тэрийгэ бүр бэлэгдэж харуулсан юм символик те нөгөө бэлэгдлийн шинжтэй үйлдэлийг тэр тэр иш үзүүлэгч бүр үзүүлсэн мэдэг шүү дээ. Өмсөж байгаа дээлээ тайлаад ураад 12 хэсэг ураад тэгээд яасан гэхээр 10-ыг нь Яровамд өгөөд 2 ийм тасархайг нь авч үлдээд Бурхан энэ хаанчлалыг чамд хуваагаад чамд өгч байгаа шүү гэж ингэж. Тэгээд тэр иш үзүүлэгчээрээ дамжуулаад Бурхан амлалтаа өгсөн байхгүй юу гэж амласан гэхээр би сая хэллээ шүү дээ. Хэрвээ чи Давид чиг намайг дагвал би чиний хаан тусыг мөнхөд тогтоогоо зогсохгүй чиний үр хүүхэд чиний хойч үе энэ сэнти дээр үргэлж залгамжлан суух болно гэж амласан байдаг. Тэгээ ингээд Яровам одоо нөгөө салан тусгаарлсан Юдагаасаа салан тусгаарлсан Израиль улсын хаан болохгүй юу? Ингээ хаан болоод удаагүй байсан чинь алгасал баяр болохоор л нөгөө дээгүр өнгөрөх баяр пас өөргөө ярьдаг да еврейчүүдийн баяр. Нөгөө алгасал баяр болохоор л нөгөө ард түмэн урагшаага Иерусалим руу нөгөө хуучин хаан тус руугаа баяраа тэмдэглэхгүй явчаад байдаг гэсэн. Энэ нөгөө Яровам хаант ч ерөөс таалагдахгүй байсан. Яа тэгэхээр нэг юм ард түмний алдах гэдэг юм шиг мэдрэмж төрөөдсөн. Алдах гэдэг юм шиг мэдрэмж төрөөдсөн. Уул нь Бурхан амлалцсан шүү дээ. Тэгээ хаан тус нь 2 овогдоод аль хэзээний нөгөө 12 овгийн чи 10 овог нь Яровамыг өөрийнхөө хаанаа гэд сонгоод өргөмжилсэн шүү дээ. Тэгээ хаан болоо тустаагаас болцсон шүү дээ. Тэгсэн чи алгасал баяр болсон чинь ард түмний ясан гэхээр баяраа тэмдэглэх гээд нөгөө хуучин нөгөө үлдсэн нөгөө Юда улсынхаа нийслэл рүү баяраа тэмдэглэх гээд очиод авахгүй юу? Энэ нь таалагдахгүй байгаа байхгүй юу? Тий. Тэнгүүд яасан гэхээр нөгөө Яровам ч айгаад энэ ард түмэн ингэж яагаад энэ буцаж ураад намайг алах үедээ гэж айгаад сайдуудаагаа дуудаж ирээд бүгдээрээ яах вэ гэж зөвлөлдсөн. Тэгсэн чинь сайдууд нь түн зөвлөгөө өгсөн. Та нэг 2 алтаар 2 тугалын хөшөө хийгээд тэр үед нь тугалыг шүтдэг алтаар хийсэн тугал буюу Баалын шашныг тэр үеийн Израилийн хөрс сэргэлдээ улс үндэстнүүд шүтдэг гэсэн байхгүй. Та тийм шүтэн хийгээд нэгийг нь улсынхаа урд хил дээр нь тавиад нэгийг нь улсынхаа хойд хил дээр нь тавиад тэгээ алгасал баяр болонгот ард түмнийгээ Иерусалим руу битээ яваа. Зүгээр энэ 2 алтан тугалд мөрөгчхөө. Эдгээр та нарыг аварсан ивээсэн Бурхан чинь юм шүүгээ хэлчихээ гэд. Тэгээд нөгөө ард түмнийгээ Иерусалим руу явуулахын тулд яг тэр баяртаа давхцуулаад дахиад яг давхцуулаад нэг баяр зохиож штэ тий. Тэгээд өөр хэмэл шүтээ хийгээд тэр шүтээндээ ард түмнийг мөргүүлж байгаа байхгүй. Ингэж Яровам яасан гэхээр Яровам гэдэг хаан Бурханаас өгсөн улсаа хаанчлалаа хаан сэнтигээ ард түмнээ алдахгүй байхын тулд ийм алхам хийж ард түмнээ Бурханд биш хэмэл шүтээнд мөргүүлсэн. Энийг харсан Бурхан хилэгнэж Яровамын үр удмыг тасалснаар Яровамын хойч үе түүний хаан ширээнд залрахаа болсон. Ингээд Израилийн хаан ширээнд дандаа нэг юм хувьсгалч, нэг юм алуурчин, нэг юм дандаа нэг юм цус асгаруулсан арга замаар нэг юм ирээвэр хураавар хаад ингэж Израилийн хаан ширээнд суудаг болсон ба. Гэтэл нөгөө 20% нь болох нөгөө Юдагийн хаан ширээнд Давидын удмынхан залгаа суугаад байсан. Амар тайвнаар залгаа суугаад энэ бол Бурханы өрөөл байсан байхгүй. Бурхан Давидэд амласан амлалтаа биелүүлсэн байхгүй. Тэгсэн чи яасан? Яровам болохоор Бурхан амласан амлалтыг алдсан. Яа тэгэхээр түүний үр удам хаан ширээнд сууж чадаагүй. Өөр нэг ховсгалч нэг годамжны нэг юу хийдэг нэг жагсаал хийдэг гарч ирэл өмнөх хаанаа алаад хаан ширээнд суудаг. Хэдэн жил хаанчилж байгаа л
тэрийг өөр нэг атман гарч ирэл алаал хаан ширээнд нь суудаг. Тэгээ Израилийн хаан ширээний дандаа нэг юм бодлоотой, дандаа нэг юм алан хядаантай нэг цус нэг урссан нөгөө нохон үхэл жалганд ноёдын үхэл чуулганд гэдэг манай Монголд нэг үг байдаг та. Яг түүн шиг нэг юм дандаа нэг юм цус урссан байдлаар хойд Израилийн хаанчлал бол цаашдаа ингэж үргэлжилсэн харамсалтай. Тэгэхээр Яровам гэдэг энэ хаан юун дээр алдаа хийсэн бэ гэхээр нөгөө ард түмний алдчихгүй гэж айх тэр үедээ Бурхны хамлалтыг санах хэрэгтэй байсан байхгүй юу? Үгүй эзэн надад өгсөн шүү дээ. Эзэн надад энэ хаан тосыг хувааж надад талаас илүү хувь нь надад өгсөн шүү дээ. Тэгэхээр би энэ ард түмнийг хуурж Бурхан биш юмд би ард түмнийг мөргүүлнэ гэдэг чинь надад амлсан энэ хаанчлалыг өгсөн Бурхныхаа эсрэг юм хийчихэж байгаа байхгүй юу? Нөгөө засаглаа авч үлдэхийн тулд хаан сэнтэйгээ авч үлдэхийн тулд ийм хийчихэж байгаа байхгүй. Тэгэхээр Яровамын хувьд бол ийм айц ирэх үед Бурхны амлалтыг санах ёстой байсан. За тэгэхээр Яков, Яровам хоёр нэг зүйлээр яг адилхан хоёулаа айцтайгаа нүрт болж байгаа. Нэг нь маргааш ахтаа уулзна. Яна ах нь 450 дайчин дагуулаад дүүргөө ирж яваа мэдээ сонсцсон. За ингээд маргааш ихнэр хүүхдтэйгээ бүгдээрээ ингээд хядуулаад мал сүргээ булаалгаад дуустдаг юм байж гэдэг айцтайгаа Яков нүрт болж байгаа. А Яровам бас нөгөө ард түмэн алгасал баяр тэмдэглэх гээд үе жилд 1-2 удаа урагшаага Иерусалим руу явчаад тахаар тэрийг хараад таалагдахгүй нөгөө ард түмнээ алдаад байгаа юм шиг сэтгэл төрөөд бизнес нь дампуураад байгаа юм шиг сэтгэл төрөөд тийм ээ ингээд нэг юм айц төрөөдсөн. Яг хоёлаа адилхан айцтай нүрт болж байгаа байхгүй. Айцтайгаа нүрт толдгоо хүн гэж хаана вэ? Айх юмгүй амьдрал гэж юу н хаана вэ? Гэтэл нэг нь эзэнд найдсан эцэг хүртэл найдаад айцтайгаа нүрт толох үед Бурхан гайхамшигаа хийсэн бол харин нөгөөх нь айцтайгаа нүрт толох үед Бурхны амлалтыг умартаад мартаад өөрийнхөө арга замаар ард түмнээ Бурхан биш юмд мөргүүлснээрээ хожим өөрийнхөө үр удам дээр ирэх ёроолыг тасалж байгаа. Та аль нь? Та эзний амлалтанд найдаад, эзний үгэнд найдаад, даруугаар түүнд итгэж залбирч хүлээдэг нэгэн мөн үү? Эсвэл айсандаа хүний аргаар худлаа үний яриад, хүний нуруунд хутгаш хагаад буруу зүрх юм хийгээ явцдаг. Тэгсэн мөртлөө сүмд ирээд намайг уучлаа. Тэгээд гарч яваад дахиад айсандаа энэ хороогийн амьдралыг хараад юу нөгөө Бурхан морхон байхгүй, Есүс мэс байхгүй, залбирал малбирал нөгөө амлалт байхгүй, Бурхан надтай хамт байгаа штэ байхгүй. Тэгээд нөгөө бус хүмүүсийн нөгөө амьдралаа хийдэг явуулдаг арга замаар нь тэгээд адилхан хийгээл ингээл адилхан худлаа хариулаад адилхан хийгээл ингээд адилхан орно хариулаад ингээд явж байгаа бол нөгөө Бурхны амлалтанд итгэдэг хүний амьдрал хаана байна? Бурхан гайхамшигаа хийн штэ. Болор чимгийн хувьд яг л ийм байдалд орсон. Ярилцлаганд орсон аваагүй. Тэр ажилд орох өөр юу хийж чадах юм бэ? Зөвхөн найдах хүлээгэл байсан. Эзэн өгөх хүндээ заавал өгдөг юм аа гэж би яагаад ч юм би тэгж хэлсэн. Ингэж хэлэх шалтгаан надад байсан. Тэгсэн чинь хэд хоногийн дараа болроо над руу эргэж уцтаад би ажилдаа орчлоо, Texas явах гэж байна. Баярлалаа пастраа гэд. Бурхан үнэхээр амьд байна гэж хэлээд баярлж ирсэн. Эзэн өөрийнхөө арга замаар хийж байгаа. Эзэн өөрийнхөө цаг үед өөрийнхөө арга замаар хийж байгаа. Би болор чимэгт яагаад тэр үгийг хэлсэн бэ гэхээр би өөрөө дэлхийн зүйнд ажилд орж исэн үеэ бодсон байхгүй. Дэлхийн зүйнд яг миний ажилд орохыг хүссэн тэр позишн дээр шинээр хүн авж байгааг дуулаад уцтаад ажилд хүн авж байгаа юм байна тий. Би өрсөлдөл болохолоо, би аплай хийвэл болохолоо гэж асуусан чинь эмэгтэй хүн авнаа гэж хэлсэн. Яг бол манай дэлхийн зөнгийн ажилчид 60-70% нь эмэгтэйчүүд, стаффууд нь эмэгтэйчүүд, ер нь хаа газар л дандаа эмэгтэйчүүд л олон байдаг шүү дээ. Эмэгтэйчүүд учраас эмэгтэй хүнтэй эмэгтэй хүн хамгийн сайн ажиллаж чадна. Тийм учраас эрэгтэй хүн авахгүй, эмэгтэй хүн авна гэсэн миний одоо орох гэсэн тэр байр суурин дээр. Тэгээ би заа гэд. Авахгүй юм байна даа л гэж бодсон. Заа гэд. Хэдэн сарын дараа дэлхийн зөнд өөр нэг төсөл дээр ажил гарсан. Тэр нь миний анханасаа бодож залбирж исэн төсөл биш байхгүй юу? Тэгвэл өөр нэг төсөл дээр ажилд гараад намайг авъя гэсэн. Тэгээ би орцсон. Тэгээ би нөгөө байгууллагатаа орцсон. Тэгвэл өөр сектор дээр гэсэн үг. Өөр хилтэс дээр гэсэн үг. Өөр төсөл дээр ажиллаж байгаа гэсэн үг. Тэгсэн чинь нөгөө миний өмнө нь орох гээд байсан ажил маань үе намайг дуудаж надаар ажиллаа хийлгэдэг гэсэн. Тэгээ би ингээд нэг байгууллагад ороод нэг хилтэс дээр нэг төсөл дээр ажиллаж байгаа мөртлөө нөгөө төсөл дээрээ хоёр төсөл дээр би ингээд зэрэг яваад идэг гэсэн.
Албан ёсоор нөгөө төсөлт нь ажилд нь ороогүй л болохоос биш бараг л ард түмний гавьяатанд болчиход байна шүү дээ. Нөгөө цол тэмдгийн ингэр дээр аваагүй л болохоос биш бараг л орсон хойноо цаг хугацаа өнгөрхийн хэрээр би тэр ажлыг хийгээд эхэлсэн баг. Тэгээ удаагүй дахиад нөгөө байр суурин дээр чинь дахиад шинээр ажилтан шалгаруулж авнаа гэд 2 дахь удаага аплайдаад би орж исэн баг. Дотроосоо өөрөөр хилцээ солиод яг анх нөгөө ормоор байсан ажилдаа би тэгж орж исэн. Тэгээ би тэрийг хараад юу гэж бодсон гэхээр бурхан өгөх хүндээ өгдөг юм байл. Таних болох ёстой юм, таних л болдог. Яагаад гэвэл бурхан амласан бол тэр өнөөдөр биш ч гэсэн таны бодоогүй арга замаар ажиллаа хийдэг. Тийм учраас эзэнд итгэлтэй байгаач. Энэ Яровам гэдэг хаан шиг энэ айснаасаа болж хүний арга замаар худлаа үнэн ярьж бити буруу юм хийж бусдын адил яваач. Бурхангүй хүн шиг битгий амьдраач. Бурхантайгүй юм бол эзэндээ итгэж найдаад, эзний хаамлалтанд итгэж найдаад явбал тэр бурхан таны залбирлыг сонсоод эвээдэг шүү гэдгийг би хэлмээр байна. Өнгөрсөн жил 412-ын залуучуудын конференц баруун ирэг дээр Сан Францискод зохион байгуулагдсан. Бэй Ариад зохион байгуулагдсан. Тэр үед над руу зохион байгуулагч залуучуудын пастор над руу уцтаад төвлөр пастраа та баруун ирэг дээр энэ 412-ын залуучуудын конференцэд ирж оролцох боломжтой юу? Нью-Йоркоос залуучууд ирэх үү гэж. За манайхаас очих залуучууд баг байхгүй юм шиг би ядаж 2 хүүгээ аваад очт юм уу гэсэн чинь өө болно штэ ирээч бэрээч гэдгсэн. Чадаагүй. Та ирвэл танаар нэг номлол хийлгэмээр байна гэсэн. Дандаа нөгөө англи хэлтэй энд өссөн Монгол тийнейж хүүхдүүдэд номлож байгаа байхгүй юу? Энд өссөн. Ээж аав нь энд ингээд 4-5 настайд нь дагуулад ирсэн. Зарим нь энд төрсөн. Монгол хэлээ мэдэхгүй, соёлоо мэдэхгүй. Тийм хүүхдүүд ирсэн. Тэгээд тэр хүүхдүүд чи ээж аавтайгаа нэвтрэлцэхгүй байна. Ээж аавтайгаа ойлголцохгүй. Тэгээд гарч яваад найзуудынхаа үгэнд ороод зүсэн бүрийн буруу юмд ингээд автаад байгаа байхгүй юу Америкийн. Тэгээд ингээд асуудал болцсон. Хүүхдүүдтэйгээ яаж ажиллахаа мэдэхгүй. Тэгээд одоо энэ сүм цуглаанд л миний хүүхдийн төлөө хүмүүжлэлт нөлөөлөх сайн сайхан зүйлийг хийж өгөндөө гэж харж байгаа. Тийм учраас чуулганууд нийлээд энэ Америкт өсч төрж байгаа тэр Z generation-ы залуучуудад зориулсан ийм конференц зохион байгуулж байгаа байхгүй юу өнгөрсөн жил. Тэгээ би амар очимоор байсан. Очиж номломоор байсан. Тэгээ би англиар номлож чадахгүй. Нөгөө тийнейж хүүхдүүд чинь миний номлыг монголоор ойлгохгүй. Тэгээ яг орчуулагч хэрэгтэй. Тэгээд та ирээд номлох юм бол танд орчуулагч гаргаж өгнө гэж хэлжсэн. За. Тэгээ би дотроо ингэж утсан. Би очиод миний хүү миний орчуулагыг хийж өгдөг бол мөн гоёо. Хүүтэйгээ хамт бурхны үгийг номлол мөн гоёо гэж би мөрөөдсөн байхгүй юу. Өнгөрсөн жил би явж чадаагүй. Яг бол энэ ажилд ороод удаагүй байсан учраас энэ ажлыг орхиод тийшээ ингээд явах. Тэгээ дээр нь тийшээ явах тийм замын зардал тухай удаа надад байгаагүй. Тэгэл өнгөрсөн. Тэгэл би за гэл. Гэхдээ тэд нар бол танд орчуулагч гаргаж өгнө л гэж хэлсэн. Би хүүгийнхаа тухай тэдэрт огт яриаггүй. За гэл өнгөрсөн. Тэгсэн чи энэ жил 412-ын конференц Пенсильванд болсон. Дахиад дуцаараад танах оролцох уу гэсэн. Өө манай Нью-Йоркоос одоо залуучууд бараг явах болов яах бол явна гэжсэн хүмүүс нь бас зарим нь ингээд завгүй амжихгүй ийшээ тийшээ зарим нь явцсан ингээд одоо боломжгүй болцоо одоо яах вэ гэсэн чинь. Манай Нью-Йоркийн чуулганаас 6 залуу явж байгаа шүү дээ. Эзэн үнэхээр ивэс. Тэгээ эхнэр өтөөр 6 залуугаа аваад 8 бол аюуш араас нэмэгдэж очиод ингээд 9 үлээ бид нар оролцож байгаа байхгүй. Гайхалтай. Тэгээ та номлороо гэсэн. Нээлтийн номлол хийж өгөрэй гинэ. Конференцийн нээлтийн номлол хийж өгөрөө. Маргааш нь дахиад залуучуудад та цаг 30 минутын семинар хийж өгөрэй гинэ. Орчуулагч яах вэ гэсэн чинь та хүүгээрээ орчуулвал болох уу гэсэн. Би юу ч хийгээгүй шүү дээ. Би юу ч яриаггүй. Би цаагуур нь ингээл гатгаал, арын хаалгадаал те. Пастор гэдгээр арын хаалгадаал одоо юу гэдэг те би хүүгээрээ орчуулмаар байна. Миний хүүгээс өөр одоо хүнээр орчуулахыг би зөвшөөрөхгүй гэж мэгэл ингээл нэг юм одоо юу гэдэг нэг юм цаагуур нь би юмыг найруулах юм би юу хийгээгүй. Би зүгээр л залбирсан. Эзэнд би мөрөөдсөн. Үнэхээр энэ эзний хүсэл байдаг бол ийм цаг үеийг эзэн надад өгөөсэй. Би хүүтэйгээ хамт эзний үгийг номлох юмсан гэж би үнэхээр мөрөөдсөн. Энэ жил тэр мөрөөдөл маань цаанаасаа би хэлж байгаа. Цаанаасаа үг хаалган нээгдээ, тохироонд бүрдээд бурхан ингэж ажиллаа хийдэг. Бурхан ингэж бидний амьдралд ажилдаг гэдэгт бид итгэдэг. Хэрвээ бурхангүй хүн байсан бол яах вэ? Наагур цаагур нь юм хийн, хин нэгнийг жийлгэн. Тийм үү? Өөрийнхөө хүнийг тавина гих мэтчлэн муухай юм хийн.
Тэгээ хүний нүдэн дээр гоё юм хийж байгаа мөртлөө цаагаараа хин нэгний зүрх сэтгэлийг шархлуулсан юмнуудыг хийн. Ингэж болохгүй. Эзэн мөрөөдөл хүслийг минь биелүүлсэн. Нью-Йоркд ирсэн маань ч гэсэн. Би Нью-Йоркд ирж монгол чуулганаа байгуулж энд монгол хэл дээрээ бурхныг магтаж, монгол хэл дээрээ монголчуудаа сайн мэдээгээ тарааж, эзний үгийг энд хуваалцаж, ажиллаж амьдрах юмсан гэж би мөрөөдсөн. Би залбирч ирсэн. Гэхдээ надаас өмнө 2 пастор энд ирэхээр яригдчихсэн. Тэр үед би юу гэж бодсон гэхээр тэрийг аваад тахтаа яа энийг авахгүй шүү. Би тийм хор найруулаагүй. Наагур цаагуурны яриулаад гатгаас хийлгээр ийм би ерөөсөө хийгээгүй. За үнэхээр тэр явах ёстой хүмүүсний явагдээ. За минийх биш л юм байлгүй дээ. Гэхдээ эзний хүсэл бол намайг явуулна да гэж бодож исэн. Цаг нь болоход би ирсэн. Бурхан хүсвэл, бурхан хаасан бол тэрийг нээж чадах нэг ч хүн байхгүй. Бурхан нээвэл тэр нь дургуцаад хаач чадах нэг ч хүн байхгүй. Тэр нээлттэй хаалгыг хаах гад өөрөө толгоогоо авчуулна. Хаах гэж оролцсон хүмүүс. Өөрөө хуруугаа авчуулаад гараа хугална. Бурханы нээсэн хаалгыг хинч нээж хааж чадахгүй. Бурханы хаасан хаалгыг хинч хааж чаддаггүй. Хүн юу ч хийж чадахгүй. Бурхан өгсөн. Тийм учраас би үнэхээр эзэнд талархдаг. Тийм учраас би та нарт өнөөдөр юу гэж хэлмээр байна гэхээр эзэн амласан бол түүнд саад хийж чадах ямар ч хүч энэ хорвоо дээр байдаггүй маа. Бурхан хийсэн бол тэгээ түүнийг зогсоож чадах юу ч бас байдаггүй маа. Бурхан үгүй гэвэл хүн хичнээн өөрийн хүчээр зүтгээд бас болдгоо маа. Тийм болохоор эзний амлалтанд найдаарай. Эзний хүч чадалд итгэн найдаж залбирч. Эзэн таны амьдралд ямар нэгэн боломж, ямар нэгэн үе таалгыг нээж өгнө гэдэгт даруугаар итгэж, бусдыг хүндэлж, бусдыг хайрлаж, бусдаа үйлчилж амьдраарай. Ийм хүнийг эзэн ивэдэг юм аа. Яаковыг ивэсэн шиг бурхан таныг ивэх болтгоо. Яровам шиг битгий хийгээрэй. Яровам бол хүний ухаанаар хийсэн байхгүй юу? Яагаад гэвэл бурхан амлчаад ахад айгаад байсан. Айдсасаа болоод хүний арга замаар яаж ин өөрийнхөө байр суурийг бэхжүүлэх бүх хорон аргаа хийж байгаа. Эцэстээ тухайн үедээ ялж байгаа юм шиг тухайн үедээ Яков Яровам ингээд өөрийнхөө хаант улсыг өөрийнхөө арга замаар ингээд бэхжүүлж байгаа юм шиг боловч тодорхой хугацааны дараа түүний бүх хийсэн зүйл норж онсон. Үүнийг цаг хугацаа харуулдаг. Намайг бас энэ 2 жилийн өмнө ирээд энэ чуулган дээр ирээд тэгээ би ч одоо пастрын ажлыг хийгээ хажуугараас ажил хийж амьдрах хэрэгтэй. Тэгээ ажил олох хэрэгтэй. Тэгсэн чи энэ чуулган яаж яах гэхээр менежерээр ажиллах саналыг надад тавьсан. Надаас өмнө түүхэндээ энэ чуулганы менежерийн ажлыг пастор хүн огт хийж байгаагүй юм байна. Тэгээ зарим нь хүлээн зөвшөөрч чадахгүй. Пастор хүн менежер болох юм уу? Пастраар хийлгэж болох юм уу? Тэгээ нэг пастор менежерийн ажил хийгээ яваад нөгөө пасторууд нь тэрийг хараад тэгээд яах юм гээд хайрцаглагдсан хүмүүс ч юусэн хүлээн зөвшөөрч чадахгүйсэн. Тэгэд энэ ажлыг би авахд энэ ажлыг би цаашдаа урт удаан хугацаанд хийх үү үгүй юу гэдг нь дээсэн дөрөн дээр л дэнжигжсэн. Ер нь маргааш юу болохыг мэдэхгүй л амьдарч байгаа шүү дээ. Гэтэл 2 жилийн би энэ ажлыг хийчлээ. Одоо намайг явах юм бол энэ сүмийнхэн хизээ ирэх юм гэж асуудаг болсон. Сая гэр бүлэрээ 422-ын конференцд явсан чинь хизээ ирэх юм гинэ. Бурхан өгсөн бол тэрийг булаач чадах хүн байхгүй. Бурхан зөвшөөрсөн бол тэрийг эсэргүүцэж чадах нэг ч хүн байхгүй. Юм ярьж болно зүгээр дада янз янзын юм ярьж болно. Гэхдээ тэр юу ч болдоггүй. Зүгээр дэмий хоосон яриа болоод тусдаг. Бурхан хийхгүй бол хүн хичнээн өөрийн арга замаар Яровам шиг зүтгээд буцаал норж ундаг. Тийм учраас эзэнд найдаарай. Эзэнд итгээрэй. Эзний амлалтаар амьдраарай. Хамтдаа залбирцгаая. Тэнгэрт оршигч бурхан эцэг минь газар дэлхий дээр та гайхамшигт ажлуудаа бидний дунд хийдэгт баярлалаа. Та биднэрт өөрийн ариун үгээрээ дамжуулан амлалтуудаа өгдөг. Амлалт тань заавал биелдэг эзэн минь.
та манай Нью-Йорк Монгол чуулганы итгэлийн ах дүүс нарт таны үгийг шимтэн унших үед нь, Библи унших үед нь, залбирах үед нь та өөрийнхөө амлалтуудыг тэдэнд зааж сургаач. Таны амлалтаар тэдний итгэлийг та барьж босгооч. Тэгээд танд итгэж, таныг дагах үед нь та гайхамшигт тэдний минь амьдралд үзүүлээч гэж гуйж байна. Эзэм нь миний номлолтоо 7 хоног болгон хамт байж номлыг минь үздэг. Мянган итгэлийн ах дүүс, 100 итгэлийн ах дүүсгээ би бас ерөөн залбирахыг хүсэж байна. Эзэм нь тэдний амьдралд та оршин байж, тэдний амьдралыг та хөтлөн дагуулаач. Та тэдэнд хэлсэн үгээ биелүүлэх болтугай. Таны хүлээж, танд найдах итгэлийг тэдний зүрхэнд та дүүргэж өгөөч. Энэ бүгдийн төлөө талархан аврагч эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Аамен.